За өш энэ шадар сайд номтой баяраа би чамайг гайгүй тийм нэг юм шудраг залуу юм болов уу гэж боддتي. Тэгсэн чинь чи яасан хачин цайцсан худалч хар фистава чи. Солиотой юм шиг фиста өөрөө чи бараг тэр үед өөрөө шоронд байсан баг шүү. Чи шоронд сууж байгаа сайхан гарсан шүү дээ. Юу мэддэг юм шиг шаагаад тах юм. Бадарч шинжилгээ өгөөгүй цухтаасан ч их шиг яас ичдэггүй юм бэ? Чи мэдчихэж яриа. Чи Монгол улсын шадар сайд хүн ингэж барин тавин хүний үгээр худаа шааж юусоо болохгүй. Чи ер нь шадар сайдаа мэдж байгаа юм уу? Амнаасаа юу гарахгүйгээ чи бодож ярьдаг юм уу? Ямар мэдрэл муутай хулгаач юу? Ингэж чи хүний нэр төр бүх юмыг ингэж үгүй хийж болохгүй шүү дээ. Чамайг Монгол улсын шадар сайд болохоор бүх хүн итгэнэ. Би энэ шадар сайд номтой хоёр болон Бадарчийг допинг хэрэгэлсэн гэж шаагаад байдаг хулгайчуудад хэлье. Бадарчаас допинг илэрсэ. Бээс орц. За ингэнгүүт Бадарч мэдгэл гаргасан. Би энд итгэхгүй байна. Яагаад гэвэл би хэрэглээгүй. Тэгэхээр энийг баталгаажуулахын тулд би цусаараа шинжилгээ өгье. Би үнэхээр хэрэгэлсэн байна уу? Тийм үү? Энэ миний шээс мөн бишиг батлахын тулд би ДНК-гийн шинжилгээ өгье гэж хүсэлтэд гаргасан шүү дээ. Тэр үед нь Бадарчаас цусны шинжилгээ авах боломжгүй, ДНК-гийн шинжилгээ авах ямар ч боломжгүй гээд тухайн үеийн танаа тэр юуг хашиж исэн Хатанбаатар хүргэнтэйгээ Бадарчийн тэр шүүх хурал дээр яригдсан шүү дээ. Маш олон барьц дурын алдаа байдаг. 7-оос 8 барьц дурын алдаатай. Тэгээ Бадарчийн шээсийг яагч тагнуулын ажилдаа авч явж байгаа юм. Бүхэн шээсийг тагнуулын ажилдаа авч явдаг юм уу? Тэгээ Бадарч өөрийнхөө зардлаар Солонгост очиод тэр шээс шинжилсэн газар нь хүртэл очисон шүү дээ. Ямар хүмүүс ажилтгийг яагаад минийхээс гарч байгаа юм? Эн чин өөрөө хэрэглээгүй хүн ингээд тултах явна гэж үзэж байгаа юм зэ. Бүгдээрээ та нараас хойшоор угаалгацсан шүү дээ. Бадарч хэрвээ допинг гараагүй бол хэн авраг болох байсан бэ? Хэн төрүүлж чадахгүй байсан бэ? Хэний өмнө Бадарч хөндлөн зогссон бэ? Энэ бол зохион байгуулалт дээр. Эрүүгийн цагдаагийн газар допингийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг байгуулсан. Энд санаатаагаар хүний захиалгаар эдж уушруу допингийн төрлийн бодис хийдэг тийм хүн илэрсэн. Энийг яагаад эрүүгийн цагдаа зарлахгүй байгаа? Энийний цаана маш том улс төр явж байгаа. За юу? Номтой хоёроо чи бохор улс төрөө бохор газраа бити зүлэг ногоон дэвжэн дээр минь хийгээд тэгээд чи энэ нэг шар ногоон улцаасан бүрээ дээр хин энэ баяр наадмын зохион байгуулалт комиссийн даргаыг хийлгээд байгаа юм биз та. Солиотой болгож хүн гүтгэхэд Бадарчийн цусыг шинжлэхгүй байсан тэгвэл тухайн үед нь ДНК-гийн шинжилгээ авчихгүй байсан та нар ямар ч боломжгүй гэж бүх хаалтыг хааж допинг чинь болгож нийгэм даяар үнэмшүүл гүтгчээд одоо нэмж гүтгэх юм уу та нар? Солиотой пистан руу яасан. За сайн байцгаана уу. Үшээ нэг өчигдөр тэр номтой хоёрын мэдгдлээс нэг юм олж харлаа. Дээр нь өчигдрийн гарсан баяр наадмыг зохион байгуулах комиссийн хурлын шийдвэрийг сонслоо. Тэдний яриаг энийг сони юм байна. Барилдах эрхийг одоо энэ хүнээс нэг юм одоо допинг илэрсэн ч гэдэг юм уу? Барилдах эрхийг хасаачаа гэдэг бүхэн салбарааноос бичиг явуулдаг юм. Албан бичиг явуулдаг. Тэгэл эрхийг хасдаг юм байна. Тэгсэн чин хуулийн дээр одоо бүхийн барилдах эрхийг хас гэсэн ямар ч хууль байдгүй юм. Бас ийм бүхийг ийм шалтгаанаар одоо барилдах эрхийн сэргээ гэсэн Монгол улсад тийм хууль байдгүй юм байна. Өчигдрийн хуралдаанаар өөрсдөө ярьлаа. Бүхчүүд өөрсдөө бүр шоконд орсон. Ийм хууль байдгүй юм байна. Тэгээ одоо ингээд сэргээх гэхэлэр хууль нь байхгүй. За хас гэсэн ч хууль байдгүй. Тэгээ өчигдөр солиорцсон юм шиг ярьж ийн гэж тийм дарга нар үе энийг ийм одоо эрхийг хасдаг, ийм тохиолдолд эрхийг хасдаг, ийм тохиолдолд эрхийг сэргээдэг гэж хууль гялс боловсруулъя гэж явж байна. Юу гэсэн үг юм бэ? Энийг ямар хуулийн дагуу хасаад байгаа гэсэн чинь
олон улсын олимпийн дүрмийн дагуу олон улсын жишгээр л тэгдэг гэсэн нэг юм байна. Амар уу? Хуйлг басчдаг. Одоо та нарыг нэг хүнийг хулгай хийлээ. Нэгсэн чи ийм хулгай хийхэд тэдэн жилийн ял гэсэн хууль байхгүй шүү. За тэр хуулиар нь шоронд хийчлээ. Тэгээ одоо энэ хүнийг одоо бурууга гимшээд ялаа айгуу тийм зөв хүмүүжж байгаа. Тэгэхээр ялыг хугацаанаас өмнө суллаа гэхлээр суллах хууль байхгүй. Гэдэгтээ яг ижилхэн байна. Та нар хүн гимтэрийг хийхэд одоо эрүүгийн хуулийн тусгай ангийн тэддгээр зүйлийн тэдээс тэдэн жил ял төлөвлөдөг үстэй. Нэг нөхөр одоо над чиг нэг боронктой уулгаж очиод нэг хүн гатгаа ичдэг. Танхаа эргээд хүний эрүүл мэндэд одоо ноцтой асуудал учирсан эрүүл мэнд амь насны эсрэг гэдэг ингээд эрэг хууль нь байдаг үстэй. Тэгээ яагаад энэ бүхчүүдийнхээ эрхийг хасдаг хууль нь байхгүй бахт эрхийг асаад идэв. Яагаад бүхчүүдийнхээ эрхийг сэргээх хууль нь байдгүй. Зүгээр хоорондоо та нар ч одоо энийг ингэчий тэрийг тэдэн жилээр ингэчий гэд. Тэгээ нэг төрийн бос байгууллага байгаад багхгүй юу? Монада гэд арбитр гэд төрийн бос байгууллага. Арбитрийн шүүх гэж төрийн бос байгууллага. Энэ улсын байгууллага биш. Энэ шүүх биш, төрийн байгууллага. Тэгээ арбитрийн шүүх гэж нэг төрийн бус байгууллагын гаргасан шийдвэрийн дагуу яваад байгаа юм шүү дээ. Нөгөөдөл нь Монгол улсын хууль дүрмийг баримталдаг. Одоо тэгэхээр бүхчүүдээ та нарын эрхийг асдаг хууль байдгүй юм байна. Эрхийг сэргээдэг хууль байдгүй юм байна. Одоо тэгэхээр барилдаач хуулийн дагуу бүртгүүлээд хууль ёсороо очиж барилдчих. Тэр чинь бол хууль ёсоор байгаа шүү дээ хуулиндаа. Ингэж бүртгүүлнэ. Тэгээ одоо Монгол улсын төрийн наадамд те 16 нас хүрсэн иргэний үнэлгээ авсан ийм хүмүүс ингээ барилднаа. Бүртгүүлээд барилдах бүрэн эрхтэй нээлттэй гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр барилдах эрхийг хасах хууль байдгүй юм байна. Барилдах эрхийг сэргээх хууль байдгүй юм байна. Хууль эрх зүйн байдгүй юм байна. Монголд нөгөө анх удаа хар тамхины хэрэг гарсан баларсан гэсэн. Хар тамхины хууль байхгүй. Яллаж болдгоо. Өмнө нь хар тамхины асуудал байгаагүй учраас ямар зүйлэнгээр яаж зүйлчилж хичнээн жилийн ял хөө мэдэхгүй нэг сандарсан тохиолдол байдаг. Одоо яг энэ шиг юм болно шүү дээ. Тэгэхээр бүхчүүдээ бүгд барил энэ эрхэн зөрчсөн энэ борцтуурын алдаа гарсан. За эсвэл Монгол улсын ерөнхийлөгч ухамаагийн хүрэл зарилгаа гарга. Барилдуулахгүй гэдэг зарилга гарга эсвэл барилд гэж зарилга гарга. Ерөнхийлөгч нэг зарилга гаргаж болох юм байна. Одоо тэгээ хууль байхгүй, гол нь хууль байхгүй. Яг ямар эрүүгийн хуулийн юм уу, иргэний хуулийн ямар зүйл заалтыг зөрчиж энэ хүний зөрчсөн учраас энэ хүний барилдах эрхийг 4 жилээр хассан бэ. За 4 жилээр хассан бол гэмээ ухаараад өөрийнхөө бурууг ойлгоод тэгээ одоо хугацаанаас өмнө одоо энэ шийтгэлийг зуцлнаа гэсэн хууль нь бас байхгүй. Тэгэхээр зүгээр барилдаач. Энэ нэр заагаад адлаад байгаа энэ дөрвөн бүх одоо барил өсгөө ч гэсэн барилд. Шүүх хурал дээр дүүрэн барьцдуурын алдаатай учраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоог гаргацсан багчлаа. Тэгээ шүүхийн шийдвэр нь хүчингүй байхад яага барилдаж болтгүй юм. Бүхчүүд угаасаа атаарах уу? Бүхчүүд угаасаа нэгнийхээ араас утга шааж явдаг. Тэгэхээр энэ бүхчүүдийн өөрсдийнх нь ярих юм бол хамаагүй ш. Өөрсдөө нэг даваад авчих гал өөрийнхөө барахгүй бүхчүүдийг муу хэлээд шаадаг ш. Бүхчүүд. Одоо Бадарчиг матаас нь дандаа хангах. Чи дандаа хар хангах нь л матдаг гэж. Өмгөөлөгч нь намайг бүр дооёолж байгаа ш. Ахаа танаа хар хангах нь чи ямар сони юм бэ? Бадарчийнхаа муу үзэл. Бадарчигаа л матаадах юм. Бадарч ингээд энэ, бадарч тэгээд энэ.
Энэ үндэсний бүхий холбоон дээр очиж байгаа бүх матаас арангаа мөхчүүдээс очдог гэдэг байгаа шүү дээ. Би дээр нэг ууралсан шүү дээ. Ам нэгтэй байл да арангаачудаа. Нэг өмөр хамгаад хизээ өхнө гэж та нар нэгнийхээ муу үздэг юм. Нэгнийхээ хошмогоог ухаал нэгийг араас нь шааж ахаар надтай нийлээд хужаанар эсрэг үзээч. Та нар дандаа нэгнийхээ бөхсийг ухсан, нэгнийхээ араас хутга шаасан монголчууд нэгнийхээ муу үзсэн юм л бичтэн, постлно. Надтай нэгдээд энэ эрдлийн зүрлэлзүүд эсрэг яваач. Төр дугуй эрдлийн зүрлэлзүүдийг зайлуулаач. ДНХ-гийн шинжилгээг нь өгөөч. 5% намтрын шилэн болгооч. 5% намтраа шилэн болгочих биз та чи Монгол юм бол гээд. Мэдхгүй 5% намтраач мэдхгүй, удам судраач мэдхгүй, ДНХ-гийн шинжилгээ өгөхгүй битүү эрдлийн зүрлэлз төрдөн шигчээд тоглоос хамраад байгаа чинь. Миний муу үзэх гэлэх юм. Намайг шалгуулах гэлэх юм. Мөхчүүдээ одоо барилд. За та нарын эрхийг хасах ямар ч хууль байдгүй юм байна. Эрхийг чинь сэргээх ямар ч хуульгүй байдгүй юм байна. Тэгээ өчтөр хурлын дараа хялс хуультай болж энэ сте баларх юм байна гэж явж байгаа гэж. Тэгээ номтой хоёр болохоор хууль эрх зүй байхгүй учраас одоо сэргээх ямар ч боломжгүй яриа сууж шин. Эдний эрхийг сэргээх хууль эрх зүйн орчин байхгүй. Хууль нь байхгүй учраас энэ хүмүүсийн эрхийг сэргээх одоо энэ хүмүүсийн тухай дахиад авч хэлцэх ямар ч боломжгүй гэсэн сууж. Яасан цайц юм. Тэгээ эрхийг хас чаддсан байлээ. Тэгээ сэргээ гэж та нар тэгвэл. Тэгвэл та нар эрхийг сэргээх боломжгүй. Эрхийг сэргээх тэр хууль нь байдгүй юм бол эрхийг хасах хуульчдыг яаж бий болгосон юм. Энийг та нар шеэр бүх бүхчүүдэд хэл дуулах заяа. Ямар тэнэг юм бэ?